Сурагчдын математикийн солиос авсан онооны мэдээллийг хайрцаг диаграмаар харуулав. Кавитал хоорондын далайцыг бол. За энэ бол хайрцаг диаграм, энэ бол сайрцаг диаграм. Хайрцаг диаграмтай бодлого аймтэр зөндөө байгаа. Бүгд хэлэх юм бол энд байна. Дахиад өөрчлөлтөө оруулах солиорч байна. За хайрцаг диаграм гол нь юу гэж хэлэх вэ гэхээр хайрцаг диаграмын яг голын энэ зураас болохоор медианыг хэлдэг. Медиан буюу Q. Энэхийнх нь болохоор дот кавитал буюу Q1. Энэ зураас нь болохоор дээд кавитал буюу Q гэж хэлдэг. За бүх чартны ярих юм бол энэ бол өвдлийн дот хязгаар. Энэ болохоор дээд хязгаар. За манай батн дээр тэдгээр нэрээс хамаагүй юм байна. Кавитал хоорондын далайцыг олно гэдэг үг зүгээр л дээд кавиталаас нь дот кавиталыг хасч чана гэсэн үг. Тэгэхээр Q3-аас хасах нь Q1. За одоо бүгдөө өгснөттэй жишээ нь график ашиглаж байгаа хэд байгаа юм бэ гэдэг нь болох. 8 4 2 яг дундалт нь бол мэдээж 6-гийн тоогоо энэ дот кавитал. Энд 12 байна. 12 яг хажууд гэдэг чинь одоо 13 байгаа гэсэн үг байна. Тэгэл 13-аас 6 хасаад 7 гэж хадах. Наймыг үржих 100 математик сургалтын төв.